галзуу анимашн сувагтаан тавтай морил. За, энэ удаад буруу та нартай нэг галзуу хөрхөн анимашныг ярьж өгөхөөр сонголоо гэж. Ямар анимашн бэ гэхээр 2024 онд гарсан The Garfield Movie. За, энэ галзуу хөрхөн анимашныг та нарт таалагдана гэж бодоод сонгосон. Тэгэхээр бурууны энэ галзуу хөрхөн анимашныг Univision-ы хүүхдийн багцтай хамтран хүргэж байна. За тэгээд та нар маань сабадраг бол сабадараад дардсан бол лайкаар бөмбөгдөд өгөөрэй. Бас галзуу кино Instagram хуудасаа дагаарай. Ингээд энэ галзуу хөрхөн анимашны тайлбараа эхлүүлцгээе. За, эрх танхил тарган муур Garfield өглөө босоод хоол захиалга хайпаар өглөөний хоолндоо баахан хоол захиалж байгаагаар энэ галзуу анимашн маань эхэлнэ. Тэгээд Garfield дроноор хүргэж ирсэн түргэн хооллыг нүд ирэмхийн зуур идэж дуусгаад Одын нохойнхоо хамт олон жилийн өмнө болсон нэг үйл явдлыг ярьж өгдөг. Усан бороо асгарсан тэр нэгэн шүн аав нь тэрнийг нэг модон хайрцагт үлдээгээд явж байжээ. Өөрийг нь хүлээж авахыг сануулсан учраас бяцхан Garfield модон хайрцагнасаа гаралгүй хүлээсээр байж. Гэвч нэг амттай хоолны үнэр тэрний анхаарлыг татсан учраас өлссөн Garfield өөрийн ирэхгүй хайрцагнаас гарч замын эсрэг талд байх Итали ресторан руу явж. Машинд дайруулах шахан явсаар цонхон доор нь очиод хартал яг цонхон талын ширээнд John Arbuckle гэх залуу сууж таарна. Ресторанд байгаа хүмүүс бүгд гэр бүлээрээ жаргалтай байгаа харагдсанд John битүүхэндээ ганцаардлыг мэдэрнэ. Тэгээд захиалсан пиццагаа гонигтайгаар идэх гэжээтэл Garfield цонхон дээр нь хүрээд ирж. Тэгэд Garfield-ыг өлссөн болохыг ойлгоод дотогшоо оруулаад пиццагаар хооллоно. Гэтэл Garfield хоолыг жинхэнэ нугсалдаг нөхөр байж таарлаа. Тиймээс хүмүүсийн анхаарал сарнихыг далимдуулаад ресторанд байсан бүх хоолнуудыг машинд жихэлдэг. Тиймээс сандарсан John захиалсан лазаньягийнхаа хайрцагт Garfield-ыг аваад гадагшаа гарна. Тэгээд Garfield-ыг тавьж явуулах гэсэн ч бяцхан Garfield уйлж эхэлсэн учраас өрөвдөөд тэрнийг аваад гэртээ харж. Ингэж л би John-ыг үрчилж авсан юм да. Тэгээд би John-ыг жижигхэн байрнаас нь нүүлгэж энэ сайхан байшинд авчирсан. Удалгүй John ч надтай амьдрах дүрмээ ойлгож эхэлснээр миний мөрөөдлийн амьдрал эхэлсэн юм да. Дараа нь би John-д зориулж тэжээвэр нохоо авч өгсөн. Одыч тэр дөрөөл миний итгэлтэй туслах болсон. Үнэхээр Garfield-ийн амьдрал төгс гэхэд тун өгөхөр амьдрал байлаа. Гэхдээ тэрэнд ганцхан асуудал байсан нь даваа гараг. Учир нь даваа гарагт John тэрнийг эмчийн үзлэгт аваачиж усан даруулж цэвэрлдэг байж. Харин бусдаар бол Garfield-ийн төгс амьдралыг юу ч өөрчилж чадахгүй байлаа. Тэгсэн нэг бороотой шөнө 50 амьдрал нь өөрчлөгдөжээ. Garfield-ыг унтаж байтал шүн дунд гинэт гэдсэн дугарч өлсөж эхэлсэн учраас тэр галтагоонд очиод хооллох гэж байтал гинэт хаалга нэгдэж гэрт нь хоёр нохой ороод иржээ. Garfield өөрийгөө зүүдэлж гэн гэж бодоод Одыгоор алгадуулсан ч зүүд биш байлаа. Тэгээд нөгөө хоёр нохой Garfield Оди хоёрыг шуудаанд хийгээд аваад явчихдаг. Сандарсан Garfield өөрийгөө мөнгөгүй гэдгээ хэлээд тэр бүхэл Johnny зээлийн картын дугаарыг хэлсэн ч цаад хоёр нь тоосонгүй. Тэгээд нөгөө хоёр нохой мань хоёрыг хотын захиныг хаягдсан их дэлгүүрийн байранд авчираад хөлнөөс нь олос уяад дүүжилчлээ. За ингээд хэсэг хүлээсний эцэст эсрэг талд нэг хар хувцастай үл мэдэгдэх амтан ирсэнд Garfield тэрнийг эрэлгийн элч вэ гэж бодлоо. Гэвч тэр хоол өгөх газар байвал там руу чамаагүй явхад бэлэн болжээ. Тэгээд нөгөө амтан тэрнийг авраад цааш явах гэсэн ч Garfield ярианых нь өнгнөөс олон жилийн өмнө орхиод явсан аав нь болохыг таньж хөрмийг нь хуу татаж авдаг. Энэ хинбэ гэж юу? Миний аав гэгдэх Weekl байна. Хөө минь чамайг баг зэрэг урам хугарсан гэдгийг ойлгож байна л та. Урам хугархаа. Та намайг бяцхан зулцаг байхад гудамжинд хаяад явсан штий. Тэрнийг ингээд ууралж байтал тэнд ягаан гэрэл ассанд мань гурав айж чимээгүй боллоо. Хэрэг бичиж байгааг ойлгосон Week Garfield-ыг аваад тэндээс цугтаах гэсэн чи Garfield надад юу хийхийг минь заадаггүй өнгөрсөн шүү гэд өгөнд нь орсонгүй. Тэгсэн улаан гэрэл асаж Jinx гих муур гарч ирлээ. Jinx аавд нь сайн хандаж байсан ч аав нь тэрнээс айж болгоомжлоод байсанд Garfield гайхдаг. Тиймээс Jinx тэрэнд өөрийгөө танилцуулна. Гудамжны муурнуудын бүлгэллийн толгойлогч тэрээр анх нэр алдартай болох мөрөөдөл тээж Англиас Америкт ирсэн ч бүтлгүйтэд гудамжинд гарчээ. Гудамжинд байхдаа тэр Week тэргүүтэй гудамжны муурнуудтай нэгдэж гэр бүл шиг л дотн амьдрах болж.
Тэгсэн нэг өдөр сүүний фермээс сүү хулгайлаад явж байхдаа Jinx залбин амьтдыг барьдаг хүмүүст баригдаж хоригдох боллоо. Тэр Wiki эргэж ирэх байх гэж хүлээсэн ч ирээгүй байна. Тиймээс тэнд зовж шаналж байхдаа Jinx, Roland, Nolan гэх хоёр нохойтой танилцаад тэндээс оргосон нь тэр байжээ. Тэгвэл таны зорилго шоронгоос оргоод дараа нь буйны ажил хийх байсан юм байна тийм үү? Үгүй, миний зорилго бол өшөө авалт. За тоглосон. Өөр муур бол өшөө авалтыг сонгох байсан байх. Харин би зүгээр л хохирлоо барагдуулахыг хүсэж байна. Тиймээс Wiki-г энд өргөтөж авчрахын тулд чамайг хулгайлахаас өөр сонголт байсангүй. Уучлаарай. Ингээд Jinx Wiki-г сүүний ферм руу яваад шоронд өнгөрүүлсэн хоногийн тоогоор шилтэй сүү авчрахыг тушаасанд Wiki хэлэх үггүй боллоо. За тэгсэн Garfield тэндээс явахыг хүссэн ч Jinx зөвшөөрсөнгүй. Энэ ажлыг нэг муур ганцаараа хийж чадахгүй. Тэгээд ч та хоёр бие биенээ золгүй байдалтай болгож байгааг харах надад таатай байна. Garfield саналаас нь ийдгээр татгалцсан ч Jinx тэднийг хоёр аимшигтай нохоогоороо сүрдүүлсэнд мань гуравч хамт явахаар болно. Ингээд Jinx тэдэнд 72 цагийн дотор шаардсан сүүг нь авчирч өгөхийг тушаагаад явуулдаг. Тэндээс гарсан даруйда Garfield Wiki-с болоод хулгайч болохыг хүсэхгүй байгаагаа хэлээд салж явах гэсэн ч Roland, Nolan хоёр ханаас ч юм гарч ирээд бариад авдаг. Тэгээд тэднийг энэ бүх хугацаанд харцаг мэт хурцнуудаар харж байна гэж анхааруулсанд Garfield Wiki-тэй явахаас өөр сонголтгүй болсноо ухаарна. Харин Wiki энэ 3 хоногийг ашиглаад Garfield-тэй дотносон гэж найдаж байлаа. Маргааш өглөө нь Jones ирээд шолон дээр хүн сасгарсныг хараад Garfield одын хоёрыг алга болсныг ойлгодог. Учир нь Garfield нэг ч хүнс газар унгаадгүй байж харин нөгөө талд сүүний ферм руу очих галтрэгт суух гэж хөглөж байна. Харин энэ аялал хөгжилтэй байна гэж хэлээ үсттэй. Та бид хоёрын хөгжилтэй гэдэг ойлголт их хол зөрүүтэй бололтой. Энэ хооронд John алдагдсан амьтан олж өгдөг газруудтай холбогдох гэж янз бүрээр оролцсон ч ерөөсөө ахиц гарсангүй. Галтрэгт явах замдаа Wiki сүүний ферм руу хэрхэн нэвтрэх талаар бодож байна. Тэгээд Garfield-ыг ашиглахаар шийддэг. Юу л да, Garfield сүүний ферм руу нэвтрэхийн тулд зарим нэг тодорхой ур чадварууд хэрэгтэй. Тиймээс бид чамайг жаахан чанга болгож бэлтгэх хэрэгтэй байна. Чанга. Би угаасаа чанга залуу. Тэгсэн Wiki тэрний гэрийн нөхцөлд биш, бодит амьдрал дээр газар дээр нь сэтгэж шаардлагатай арга хэмжээнүүдийг авах ур чадварт сургахыг хүсэж байлаа. Гэсэн ч Garfield зөрүүдэлсээр тэр хоёр бүтэн аяллаа туршид тасралтгүй хэрэлдэж муудалцсаар явдаг. Энэ хооронд уйдсан одооч Garfield зориулж тэр орчноо далайн эргийн амралтын газар шиг болгож сайхан тохижуулж өгсөнд Garfield бушуухан очиж хүнжилдөө шургана. Хүнжилч сайхан санаа биш дээ. Үгүй харин ч сайхан санаа. Ингээд Garfield-ийг хүнжилдөө шургасан даруйд баахан аалз бүчиж авсанд тэр сандраад саргунж эхэллээ. Тэгсэн Wiki ганцхан ухсхийгээд л аалзнуудаас салгачихдаг. Удалгүй сүүний ферм ойртоод ирсэнд мань гуравч төхөж ирээд байдлыг судална. Тэгсэн сүүний ферм Wiki-ийн сүүлд ирж байснаас нь хамаагүй өндөр хамгаалалттай болжээ. Тэр бүхэл тойруулаад тогцогддог хашаа босгосон байсанд Wiki гайхсан бол Garfield сэтгэлээр унлаа. Тэгээд толгоогоороо мод мөргөө зогсож байхдаа Garfield сүүний фермийн маскот байсан Otto гэх бухыг олж харна. Сэтгэлээр унсан бололтой харагдах Otto дээр Garfield очоод ярилцахаар шийдсэнд Wiki дургуцлаа. Тэгсэн ч зөрүүд Garfield очоод Ottoтой ярилцах гэж оролдоно. Гэвч сүүний фермээс хөөгдсөн Otto ууртай байлаа. Garfield тэрний улаан фэн гэдгээ хэлээд найзуудтайгаа дотгошоо нэвтрэгт нь тусалж өгөхийг гуйна. Чи үнэхээр л миний фэн юм бол тэр үед дуулдаг байсан сүлд дууг дуулах. Ингээд аргагүй байдалд орсон Garfield дуулж бүжгэлнэ. Тэгсэн дуулах нь таалагдаагүй учраас Otto тэрнийг нээстлэн цоглоо. Энэ үеэр фермийн эзэн сарвчнаас ээтлгэх үнэг хөдлөөд гарч ирсэнд Otto тэрнийг сэтгэл нь хөдөлж ганц харчгаад яваад өгдөг. Тэгээд сэтгэлээр унсан Otto тэдэнд ээтлийг чөлөөлөх гэж ферм руу хэдэн удаа дайрсан ч тухай бүртээ баригдаад хөөгдөж гарсан гэдгээ хэлнэ. Хөгшин фермер маань фермээ ажилуулах тэнхэлгүй болоод фермээ нэг компани зарчихсан. Тэгсэн компани удирдлагууд намайг ээдлээс минь салгаж фермээс хөөгд гаргасан. Ингээд би хээр хаягдаж харин ээдэл хүүхдүүдийг зугаацуулагч 100 төдий болсон юм да. Би тэрнийг аврах гэж оролдсон ч чадаагүй.
Одоо надад тэрнийг өдөрт 2 удаа 6 секунд харах л боломж байгаа. За тэгсэн Вик Гарфилд хоёр тэрнээс дотогшоо нэвтрэгтэн туслахыг хүсдэг. Эхэндээ Отто туслахгүй гэж байсан ч Эдлийг суллагт нь туслая гэсэнд бодлоо өөрчилдөг. За тэгээд Отто тэдэнд фермийн талаарх бүх чухал мэдээллүүдийг өгнө. Оттогийн яриа заавруудыг Вик маш сайн ойлгож байсан бол ийм зүйл өмнө нь хийж байгаагүй Гарфилд гайхамшиггүй байдалтай байлаа. Та гурав дотогшоо нэвтэрсэн даруйд цахилгааны өрөө рүү орно. Тэндээсээ агаржуулагчаар дамжиж явсаар хөргүүрийн өрөөнд очино. Тэндээсээ доош бууж сүв ачих хэсэгт очино. Тэгээд тэндээс та нар түлхүүрийг олоод сүв ачсан машиныг жолоодож миний сахиусан тэнгэр Эдлийг олж эрхчлөөнд нь хүргэнэ. Энэ бол амаргүй даалгавар. Гэхдээ би та нарт итгэж байна. Энэ нөхрөөс бусдад нь. Маргааш өглөө болоход Отто мань хоёрыг бэлтгэх ажилд орлоо. За ингээд тэднийг маш анхааралтай байж хурдан шаламгай хариу үйлдэл үзүүлэхэд сургана. Never make it through Act 5 this training. Are you for real? The kind of dairy that requires You got it. Хүндхэн бэлтгэлийн дараа ч Вик Гарфилд хоёр тасралтгүй маргалцсаар л энэнд залгсан Оди тэр хоёрыг модтой хамт хүлчихэд яваад өгдөг. За сорь борон та нартай гэлс галзуу гоё юм хэлээд хий. Тэгэхээр та нартаа дуулгахад байна штэ. Юнивишний хүүхдийн багцад бүр бага насны хүүхдээс эхлээд сургуулийн насных эндэж тохирох сонирхолтой цовруулууд зөндөө байд юм байна. Брогийнх нь одоо энэ ярьж өгж байгаа Гарфилд киноны цоврал нь бүр ихний 2 бүлэг хүртлээр бас орсон байгаа юм байна шүү. Тэгэхээр та нар маань яг одоо Юнивишний хүүхдийн багцаа идэвхжүүлвэл Лего тоглоомтой болох урамшуулал зарлагдсан байгаа юм байна шүү. Юнивишний хүүхдийн багц. За ингээд Вик Гарфилд хоёр хоорондоо улам л муудалцгаана. Гарфилд өөрийг нь орхисонд оруулж байгаа тасралтгүй ярьсаар байсанд Вик эцтэй үннээ хэлж тэр шөнө юу болсныг ярьж өгдөг. Би чамайг тэр гудамжинд хаяагүй. Вик Гарфилдыг их өлсөж байгааг мэдчихсэн ч тэрэнд ямар ч хоол өгч чадаагүй ч. Тиймээс нэг цайны газрын хоолны үлдэгдлийг ухаж өгөхөөр шийдээд Гарфилдыг хайрцагт үлдээгээд хогийн сав руу явсан байжээ. Тэгэд рестораны ажилтныг утсаар ярьж дуусхийг нь хүлээж угаад хогийн сав ухаж жижиг загас олоод хүүдэрээ очтол Гарфилд алга болчихсон байж. Тэгэд сандарсан Вик Гарфилдыг ресторанд Джонтой хамт аз жаргалтайгаар хооллож байгааг нь харсан байна. Тиймээс тэрнийг Джонтой хамт байвал илүү аз жаргалтай байна гэж бодоод өгөөд явуулсан нь тэр байжээ. Би ерөөсөө мэдээгүй юм байна. Яаж ч мэдхэв дээ. Хөө таяга над дээр ирээгүй. Очлгүй яа. Би танаа гадаа барыг 1000 удаа очоод чамайг ямар гайхалтай амьдарч байгааг харсан. Гэхдээ би чамаас холхон байсан нь дээр гэж бодсон. Та хоёрын харилцаанд эерэг өөрчлөлт гарсан гэж бодож байна. Тиймээс сайтар шинжилж үзсний үндсэн дээр та хоёрыг даалгавар биелүүлэхэд бэлэн болсон гэж тооцлоо. Ийм байх боломжтой гэж юу? Математикийн хувьд бол боломжгүй. Сайтар тооцоолж үзвэл та хоёр энэ даалгаврыг биелүүлж чадах хэмжээнд хүрэхийн тулд доор хаяж 76 жил шаардлагатай. Харин бидэнд 48 цаг хүрэхгүй хугацаа байгаа учраас та хоёрыг тэнцсэнд тооцлоо. Баяр хүргэе. Энэ үеэр тэднийг анхааралтай ажиглажуулсан Роланд Нолан хоёр Jinx-тер ирээд тэднийг дайралтаа хийхэд бэлэн болсныг хэллээ. Гэтэл энийг хүлээжүүлсэн Jinx шууд сүүний ферм руу залгаад тэднийг рүү хулгайчнаар халдах гэж байгааг мэдэгддэг. Өөрөөр хэлбэл Jinx тэднийг зариудаар барьж өгч шоронд хариулахыг хүссэн нь тэр байжээ. Тэгсэн сүүний фермийнхэн Jinx-ийн яриаг ойлгодгүй. Тиймээс ажилтнууд амьтны хяналт хариуцсан мэрэгжилтэн Маржийг дуудсанд цаадах нь амьтны яриаг хөрвүүлэгч ашиглаад Jinx-ийн ярьсан бүхнийг ойлгож хулгайчдыг баривчлах төлөвлөгөөгөө боловсруулахаар өрөөнд орлоо. За ингээд төлөвлөсөн өдөр болоход мань 3 хүүхдүүдийн цүнхэнд ороод дотогшоо нэвтэрнэ. Тэгэд Оттогийн хэлснээр төрүүлээд цахилгааны өрөө рүү ордог. Дараа нь Оттогийн хэлсэн агааржуулагч руу орсон ч буруу хоолойнуудаар өнхөрч явсаар эцэст нь үйлдвэрийн өрөө рүү орчихдог. Отто тэднийг автоматжуулсан үйлдвэрийн өрөөнөөс холхон байхыг өмнө нь сануулж ирсэн ч Гарфилд хэлснийг нь тоохгүй явж угаад авраг том бяслагтай хамт бяслаг хэрчигчэнд хэрчүүлэх шахдаг. Тэгээд арайхийн мултарч чадсан ч зөрөөд бяслаг хайлуулах тогоонд хаягдах шахна. Азуулж Оди ирээд аварлаа. За тэгээд эцэст нь масл хэрчигчд хэрчүүлэх шахсанд эцсийн мөчөд Вик ирээд аварлаа гэж. За ингэж мань 3 Оттогийн заавраар сүв ачих хэсэгт очиод машины түлхүүрийг авах гэсэн ч түлхүүр байсангүй.
Учир нь Маржи ирчихсэн. Тэдний хүлээж байсан нь тэр байлаа. За тэгэхээр та нар надад яаж баригдахыг хүсэж байна? Амархан аргаар уу, хэцүү аргаар уу? Надад аль нь ч байсан болж байна. Тэгэхээр Гарфилд хажууханд байсан дугтуутай сандлыг түрээд дайрсан ч Маржи зөрж өнгөрөх хоорондоо Гарфилдийн хөлийг гавалчихдаг. Тэгээд Вик Оди хоёрыг барихаар дайрахад Гарфилд сандраад Оттоос тусламж хүснэ. Байдал буруугаар эргэж байгааг ойлгосон Отто Маржигийн анхаарлыг сарниулахын тулд цахилгаанжуулсан хашаа руу орлоо. Ингээд Маржигийн анхаарал сарних зур Гарфилд нөгөө хоёроо аваад зугтаах гэсэн ч Маржи цахилгаан борохоогоо гаргаад замыг нь хөндлөсөд гараад ирнэ. Гарфилд намайг уучлаарай. Гэт Вик Гарфилд Оди хоёрыг Маржи руу түлхчихэд хаалтыг хагаад машиныг унаад фермийн ханыг цөм мөргөөд зугтаачна. Отто цөмөрсөн ханаар нэвтэрч ээдлийг аврах гэсэнд нөгөө хөл Маржи ирээд дундуур нь орж Оттог цахилгаан борохоогоо цохиж хөөгөөд явууллаа. Удалгүй тэнэмэл амьтдыг хорих газрын машин ирж Гарфилд Оди хоёрыг аваад явсан бол Вик сүүтэй машиныг жолоодод Jinx руу явж байна. Тэгсэн Jinx хоёр нохойтойгоо замыг нь хаагаад гараад ирсэнд Вик гайхлаа. Хариуд нь Jinx өөрт нь сүү анханасаа хэрэггүйснийг бас тэрнийг сүү хулгайлах гэж оролдож байгаад өөр шиг нь баригдаж өөртөө адилхан шоронд зовоосой гэж хүсснээ хэлдэг. Харин Гарфилд Вик өөрийг нь хайсан гэдэгт итгэж чаддаггүй. Тэр Викийг өөрчлөгдсөн гэж бодсон ч ерөөсөө өөрчлөгдөөгүй байна гэж дүгнээд сэтгэлээр ундаг. Тэгэд хоригдсан муурнуудын хажууд энэ талаараа ярьсанд цаадуулн бүгдээрээ тэрнийг Викэд бүрэн итгэх хэрэгтэй. Вик шиг найдвартай муур байхгүй гэцгэн. Бас Вик зулцгийнхаа амьдардаг байшинд байн очиж эсрэг талын авраг том царс модны мөчөр дээр суугаад зулцгаа сайн байгаа эсхийг шалгадаг. За бас ням гариг бүрт цастайч бороотойч усан хамаагүй заавал очиж зулцгаа хооллохыг хардаг. Энийг гэр бүлийн хоолны цаг гэж нэрлэдэг байсан гэдгийг хэлнэ. Гэвч Гарфилд энэнд нь итгэдэггүй. Тэгсэн гинт Оди гараад ирдэг учир нь Жон тэр хоёрыг хайж явсаар олоод ирсэн нь тэр байж. Ингээд жирийн амьдралдаа эргэж орсон Гарфилд хагартлаа баярлна. Одоо тэр гэрийн амьдралдаа урдын хасаач илүү талархалтай хандах болжээ. Тэгээ Жоны захиалж өгсөн лазаныг амтрахаан идэх гэж байхдаа замын эсрэг талд байгаа авраг том модыг анх удаага анзаарлаа. Тэгээд гарч мод руу очиод дээш хавираад мөчрөгийн шалгаад үзтэл тэнд нь хоног тэмдэглэсэн зурааснууд байсанд тэр нүдэндэж итгэсэнгүй. Тэгээд тэндээс өөрийнх нь гэр дотроо хийж байгаа бүхэн алган дээр тавьсан юм шиг л харагддаг болохыг ойлгодог. Вик бас өөрсдийг нь зариуд бариулж Жонтой уулзуулахын тулд тийм зүйл хийсэн болохыг ухаарна. Тэгээд яран Jinx-ийн байсан орхигдсон их дэлгүүрийн байранд очиод самбар дээрээс Jinx-ийн төлөвлөгөөг нэг бүрчлэн үзэж Викийг гүүрэн дээрээс хаях гэж байгааг нь ойлгодог. За тэгээд холбоогоор Оттотой холбогдоод тусламж хүснэ. Нөгөө талд Викийг ухаан орхиод Jinx болоод тэрний нохойнууд галт тэрэгний таазнаас доош нь харуулад хүлчихжээ. Тэгээд гүүрэн дээр ирэх үед доошин шитгэр бэлтгэж эхэлнэ. Үүнтэй зэрэгцээд Гарфилд Оттогийн тусламжтайгаар галт тэрэг рүү нэвтрэх гэж байлаа. Харин Оди гүүрэн дор хамгаалтын тор босгожээ. Ингээд галт тэрэгийг ойртоод ирэхэд Гарфилд галт тэрэг рүү шидэгдлээ. Хэдийгээр тэр байгаа онолгүй хитрээд явсан ч нааш цааш ойж явсаар яг Jinx-ийг мөргөөд унахдаг. Уралсан Jinx сүх аваад тэрнийг цавчсанд Гарфилд Викийн олсыг сүхээр нь таслуулад тэрнийг дагуулад галт тэрэгний хан дамжаад зогтно. Jinx-ийн хойно хөөгд гараад ирсэнд мань хоёр дээш авирч дээвэр дамжин зогтлаа. Гэвч хоёр талд нь хоёр нохой гарч ирэхдээ зэрэгцээд Одигийн Гарфилдэд захиалж өгсөн дронтой түргэн хоолнууд нисээд ирсэнд энийг хүлээж байсан Гарфилдж дронтой хоолнуудын тусламжтайгаар тэдэнтэй тулалдана. Над шиг ингэж тулалддаг нэг л хүнийг мэдэх юм байна. Тэр нь би. Бас Том Круз. За ингээд тэр халуун чинжүүтэй совс амандаа хийж угаад галаар торгиж нөгөө хэдийг холдуулад олсороо модны мөчрөөс зүгдэж зогтох гэж оролдоно. Тэгсэн эцсийн мөчөд сүүлийн вагоноос зүгдээд үлдлээ. Ингээд тэднийг яг гүүрэн дээр ирэхэд мань хоёр Одигийн бэлдсэн тор руу үсэрцгэнэ. Тэгсэн тор хэтэрхий хатуу байсан учраас буцаж ойгоод эргээд галт тэргэн дээрээ гараад ирдэг. Тэднийг эргээд ирнэ гэж бодоогүй байсан Jinx болон хоёр нохой нь барьж аваад мань хоёрыг хамтд нь доош нь шидэхэр боллоо. Аваа, намайг уучлаарай. Би таныг аврах гэж чадсангүй. Зүгээр дээ. Чи надад хоёр дахь боломжийг олгосон. Энэ л надад хангалттай. Энэ яриаг нь сонссон Jinx-ийн хоёр нохойны сэтгэл хөдлөж байна.
Тэд өмнө нь бие биенээ үзэн яддаг байсан бол одоо хайрладаг болж тэгэхээр чиний төлөвлөгөө эсэргээрээ болсон байна гэсэн үг. Тэгээд ч бид хоёрт чиний төлөвлөгөө анхнаасаа таалагдаагүй. Та хоёрч надтай анх уулзаж байсан үеийн шиг арчаагүй сул дорой хിവэрэ юм шиг дээ. Ингээд Jinx уурлаад нөгөө дөрвийг доош нь унгаасан ч өөрөө ч бас гүрний хөндлөвчөд захиулаад доош унлаа. Ингээд тэд нар бүгдээрээ доош унаад хад мөргөж үхэхийн даваан дээр одтой олостой ирээд тэднийг аварнаа гэж. За ингээд ялалт байгуулсандаа баярлсан Garfield одтод туслахаар болдог. Тэгээд тэд нэг шөнө гүүрэн дээр Margie-тай уулзаж торонд хийсэн Jinx-ийг өгöd оронд нь Ed-лийг суллаж авцгаана. Учир нь нохойнууд Margie-д Jinx-ийг сүүний ферм рүү хийсэн халдлагын гол зохион байгуулагч гэж ойлгуулжээ. За ингээд бүх зүйл сайхан болсны дараа Wick Garfield Odd хоёрыг гэрт нь хүргэж ирлээ. Намайг уучлаарай. Таныг буруугаар ойлгож ирсэнд. Үгүй дээ. Харин ч намайг уучлаарай. Сүүлийн 3 хоногт болсон бүхний төлөө юу? Тийм ээ. Чамайг өөрийнхөө асуудалд хутгасанд уучлаарай. Чи энд амьдрах ёстой. John Odd та нар бол гэр бүл. Харин би ингэж явъя да. Гүй та орохгүй мүү? Зүгээрээ. Би чинь гудамжны муур шүү дээ. Дараа уулзъя дөө. Та намайг хаанаас олохоо мэдэн дээ. Тийм ээ. Галтгооноос. Ингээд Garfield Odd хоёрыг эргээд ирсэнд John баяртайгаар өгтөж авлаа. Гэвч John-тай уулзаад удаагүй байхдаа Garfield Wick-тэй уулзахаар буцаад гүйчт юм байна. Тэгэд байшингийнхаа эсрэг талд байдаг аврах том мод руу очисонд Wick тэнд сууж байна. Garfield Wick-ийг чанга гэгчин тэврээд дагуулад гэрлүүгээ ирлээ. Тэгээд Garfield Wick-ийг өөрийн гарын лазенагаар тайлсанд бүгдээрээ баяртайгаар эдэцгэнэ. Тэгсэн Johnny утсанд мессежээр 6000 дорон хүргэлт авсан төлбөрийн нэхэмжлэх ирсэнд шоконд орлоо. Ингээд Wick тэдэнтэй хамт амьдрах болсноор энэ галзуу анимашн маань дуусаж байгаа юм. За, энд хүрээд энэ галзуу хөрхэн анимашны тайлбар маань дуусч байна. Энэ галзуу хөрхэн анимашныг Mobron Univision-ы хүүхдийн багцтай хамтран хүргэлээ гэж. За ямар ч байсан хөрхий Garfield-ийг те аав нь одоо өөрөөсөө илүү сайхан амьдруулах гал тэгэл одоо тэгсэн байж шүү дээ тийм ээ. Тэгэхээр одоо хүүгээ гэсэн энэ сэтгэлийг одоо үнэхээр гайхан бишрээд барахгүй гэж. Та тэгэд гэр бүл гэдэг үнэхээр бас чухал шүү. Гэх мэт олон зүйлийг ингээд ойлгуулж чадсан галзуу хөрхэн анимашн байлаа гэж Mobron нь бодогдлоо. За тэгэхээр энэ галзуу анимашн маань та нарт таалагдсан гэж найдаж байна. Таалагдсан бол та нар маань галзуу кино Instagram хуудасаа дагаарай гэж. Бас лайкаар бөмбөгдөд өгцгөөгөөрэй. За тэгэд хэдүүлээ бас нэг галзуу анимашны тайлбараар эргээд уулзцгаая.